боловсролын хүнд өөртөө итгэх итгэл өөрчлөлт бүтээн байгуулалтыг хийх боломжийг олгодог. Мөн хүмүүнлэг соёлыг давхар олгосноороо нийгэм гэр бүл эрүүл орших төлөвшлийг бий болгодог. Тиймээс боловсролын тогтолцоон дэх уламжлалт шинжилгээг олон нийтэд түгээх зорилгоор багшаар бэлтгэгдэж буй оюутан залуу багштай гэр бүл эцэг эхчүүдэд чиглэгдсэн боловсролын хөгжлийн нэвтрүүлэг юм. Оройн өнөргүй танд хэлэхгүй гэсэн шүү дээ. За тэгэхээр төлөвшил гэдэг сэдвийн хүрээнд маш олон зүйл яригдах баг. Таны бодлоор энэ төлөвшил гэж юу гэсэн үг вэ? Үйл явцнаар нь яаж явагддаг зүйл вэ? Тэгэхээр энэний цаана ямар нэгэн замбраатай биш байсан юм цэгцэрж байгаа юм шиг ийм ойлголт. Гэтэл өнөөдөр амьдрал дээр яаж хэрэглээд байна вэ гэхээр та хинбэ гэдэг утгаараа илүү хэрэглэдэг. Гэтэл бид нар нөгөө тойл ичгт байгаа утгаараа ойлгоод хэрэглээ хоёр маань зөрөөд байгаа юм шиг ийм бодол надад байдгийн. Саяхан Японы судлаачид хүний төлөвшлийн 70% нь 7 хүртэл наснд тогтдөг юм гэдэг ийм судалгааны дүн гаргаад ирчлээ л дээ. Тэгэхээр та өнөөдөр хэн байгаа, би өнөөдөр хэн байгаагийн 70% бол 7 хүртэл наснда тогтцсон гэсэн үг. Гэтэл өнөөдөр дээд сургууль төгсөөд эсвэл одоо мэрэгжил эзэмшээд ажлын байранд очиж байгаа ажилтныг бид нар энэ ерөөсөө төлөвшөөгүй юм гэж ярьдаг. Тэгэхээр энд ойлголтын зөрүү гарна. Гэтэл бид нар энд ялгаатай энэ ойлголтуудыг нийлүүлээл нэг үгээр л нэрлэлцдэг юм шиг санагдав. Үнэн хэрэгтээ магадгүй бид нар одоо төлөвшөл чинь бүх юм дээр л яригч шүү дээ. Гэр бүлийн төлөвшөл, нийгмийн төлөвшөл өшөө одоо зөвхөн хүнээс хамаархааргүй олон болж байгаа юм ч олон байна те. Тэгэхээр тэр замбраагүй байсан юм цэгцэндээ орж байгааг төлөвшөл гэж байгаа бол магадгүй тэр хэсгийг нь нэрлэж болох юм. Төлөвшөлд бол хариуцлагатай байх. Ер нь бол энэ залуучууд сүүлийн үед одоо багш болж байгаа нийгмийн ажилтнч гэлтгүү залуу багш нар хамгийн нэгдүгээр тавих шаардлага бол хүүхдэд таартай байх хэрэгтэй. Энэ бол бүр олон улсын хэмжээнд ч гэсэн ингэж багшд тавьдаг шаардлага бол хүүхдэд таартай хүн багш байх хэрэгтэй гэж ийм залт байдаг байхгүй юу. Тэгэхээр зөвхөн хүүхдэд тааргүй ямар нэгэн одоо тэгээд нэг сургууль шалгалт өгөөд тэгээд нэг одоо тэр өөрөө хүссэн мэрэгжилд тэнцээгүй тэгээд одоо багшийн сургууль руу орсон ч юм уу тийм хүн бол багш хийгээд хэрэггүй дээ. Ер нь бол тэгэхээр хүүхдэд таартай чин сэтгэлээсээ багшийн мэрэгжлийг сонгосон ийм хүн одоо ирж ажиллах юм бол жинхэнэ одоо хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх ажлыг бол хийж чадна. За ер нь нэг жаахан темирхүү байдлаар орцсон улсууд бол тэгэл хүүхдээс сухтаадаг. Тэгээд нэг цагийн ажилтан шиг явдаг. Уцаа хаагаад алга болдог. За тэр ард нь бол ард түмний тэр өчнөө анги дөрөв хүүхэд ямар нэгэн эрсдэлд ороход бол баг өөрөө хамааралгүй юм шиг ингэж явдаг улсууд бол багш болоод бол хэрэггүй л гэж одоо миний хувьд бол олон жил багшны хувьд бол тэгж боддог. Хариуцлагыг мэдэрдэг, хариуцлагатай байхыг багаасаа мэдрэх явдал бол хүүхдийн төлөвшлийн хамгийн чухал зүйл. Хамгийн чухал зүйл. Хичээлээ хийн, даалгавраа хийн гэдэг чинь хариуцлагатай байхын шинж шүү дээ. Өөрийгөө биеэ даах, авиждаа тус болох. Өнөөдөр том болчоод одоо би одоо өнөөдөр эхийн настай 47 та Монгол хүн чинь эхийн настайгаа ярина шүү дээ Монгол тооллоороо. Тэгэхээр ийм насанд хүрчээд ирэхлээр одоо бол би эх орныхоо өмнө хариуцлага үүрнэ. Олон надтай адилхан Монгол ахын дүүс маань байгаа. Бид бүгд л өнөөдөр эх орныхоо төлөө хариуцлага үүрнэ. Би хариуцлагатай байхгүй бол бидний хойч үе өнөөдөр амьдарч байгаа Монголоос илүү хэцүү Монголд амьдрнаа гэж бодохоор бид хариуцлагагүй байвал их аюултай байдалд орно. Ингээд багаасаа хүн төлөвшөх ёстой зан чанар бол хариуцлагатай байх юм. Ерөнхийдөө өнөөдөр биднүүд Монголын ард түмний толгомдсон хамгийн том чухал асуудал нь энэ байгаа юм. Биднүүд ерөөсөө нийгмээ засах, ирээдүйн сайн сайхан нийгмийг зохицлон бүтээхэд хамгийн чухал юм бол бидний өр хүүхдийн хүмүүжил. Сахилга бат мэдлэг боловсролын баг юм шүү. Боловсролын салбарт ярьж байгаа төлөвшлийн тухай асуудал. Хүний хувьд ярьж байгаа төлөвшлийн тухай асуудал бол тэр хүн байх юмыг яриад байгаа байхгүй.
Тэр Японы судлаачдын гаргасан судалгааны дүн бол хүний хүн байгаагийн 70% нь 7 хүртэл насанд тогтдөг юм а гэдэг энэ санааг нэгтгэж гарч ирсэн. Харин цэгцрээд тэр хүн болох суурэ тавиад тэрэн дээр цэгцрээд тэр цэгцэр үйл явц бол ерөнхий боловсролын сургууль буюу сурагч байх хугацаанд одоо хийгдэж байгаа ийм зүйл байх шиг байгаа юм. Энийг бол нэг 20 орчим хувиа гэж ингэж үздэг тоо бас бий. Мэргэжил эзэмших төвшөнд аль нэг шатны сургууль соёлд аль нэг одоо мэргэжил эзэмших боловсрол эзэмших тэр сургууль соёл сурч байх үед бол та бидний одоо өнөөдөр төлөвшил гэж бүхлээр нэрлээд байгаа энэ зүйлд ердөө 5% өөрчлөлт ирдэг. Ингээд 95% болчихсон нөгөө 20 хэдэн настай залуу маань байгууллага дээр гүгээд очингууд энэ төлөвшөөгүй байна гэдэг байдлаар бид нар яриад идэг. Гэтэл тэр судлаачид судалгааны дөнгүүдэд бас өгүүлж байгаа нэг зүйл бол үлдсэн 5% нь хүний насан туршийн амьдралд өөрчлөлт орох байдлаар одоо бүрэлдэн тогтдөг юм а гэдэг ийм дөнгүүдийг хэлсэн байх чинь. Тэгвэл бид нар яг тийм төлөвшлийн дагавар өгмөр маш их байдаг. Хүмүүжил төлөвшил гэж байдаг. Соёл хүмүүжил гэж байдаг тийм ээ. Тэр энэ ингээд нийгэмд ингээд нэг хэрэглэж байгаа энэ үгнүүд маань өөрөө хоорондоо хэр ялгаатай юм байна. Жишээлбэл хүмүүжил төлөвшил гэдэг бодлогын баримтчиг дээр ч байдаг зөвхөн энгийн хүмүүс ярьж байдаг. Тэгэхээр хүмүүжил төлөвшлийн ялгаа гэж тэр байгаа юм. Би бол чинь социализмын үеийн бүтээгдэхүүн. За намайг хөөхд байхад хүн байлгахад хамгийн чухал одоо байр суурь эзэлдэг хамгийн томоохон хэсгийг шийддэг хэсэг бол сургууль цэцэрлэг байсан. Үнэхээр тийм. Гэтэл өнөөдөр судлаачид хүний тэр төлөвшлийн дийлэх нь гэр бүлийн дотор бий болд юм а. Тэгэхээр нөгөө миний хүмүүжиж ирсэн цаг үеэс сургууль бол хамгийн чухал, цэцэрлэг одоо багш боловсролын салбар хамгийн чухал гэдгээр бид нар хүмүүжид ирсэн. Өнөөдөр ч гэсэн энэ бодол маань байж байгаа шүү дээ. Миний үеийн хүмүүс өнөөдөр нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, ажиллаж байна. Энэ салбарыг бас авч явж байна. Яг энд ажиллаж байна. Тэгэхээр нөгөө одоо бидний суудсан байгаа ойлголт маань тэргүүрээ байх вэ гэсэн айдас бас байдаг. Гэтэл амьдрал дээр нөгөө төлөвшүүлээд байгаа ажлын маань дийлийнх нь гэр бүлийн дотор явагддаг. Тэгэхээр бид нар гэр бүлийн дотор явагдаж байгаа тэр юмыг зөв тийш нь залахын тулд дахиад нөгөө аав ээжийг хүн болгох. Аав ээж нь өөрөө зөв байх асуудал руу орох хэрэгтэй болж байна. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн гол хүчин зүйл эцэг их гэдэгтээ маргахгүй үгүй. Таны хүүхэд ирээдүйд ямар хүн болох нь зөвхөн танаас, гэр бүлээс, цэцэрлэгийн багш, сургууль хүмүүжүүлэгчээс шалтгаалх учраа төлөвшлийн эхэн үе болох 3-аас 7 настайд нь хүүхдийг зөв хүмүүжүүлэх нь ирээдүйн төлөвшлийнх нь үндэс суурь болдог байна. Шонон сүлд, Чингис хаан, Ховлай, Хуанжугэг зэрэг олон зуун кино ном сонгодог бүтээлийг орчуулсан нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч, доктор профессор Болдбаатарын үүсгэн байгуулсан ГГ сургалтын төв. Манай сургалтын төв нь 5 наснаас дээш бүх ил насны хүмүүст хятад болон англи хэлний сургалтыг явуулахаас гадна хятад хэл дэлхийн хэл болсонтой холбогдуулан хятад хэлний сургалтын үйл ажиллагааг төлхөө анхаарч анхан дунд гүнзгий гих бүхий л шатны сургалтыг явуулж байна. Утас 99 39 72 49, 99 44 55 94, 99 3 98 35. ГГ сургалтын төв. Ингээд нийгэмд нөгөө хүүхэд маань төлөвшлийн үйл явц процесс явагдаад ирлээ. Нийгмийн харилцаанд ороод ирэхээр гэр бүл, сургууль доторх нийгмийн ерөнхийдөө харилцаанд ороод ирэхээр тэр төлөвшил яаж илэрдэг юм бэ? Тэр яаж төлөвшсөн хүүхэд гэдэг нь илрэл тэр юугаар харагдах вэ гэж та бодож байна? Хамгийн энгийн харагдах юм зан чанараар. Бид нар хамгийн энгийн ярьдаг юм энэ ямар зантай, ямар ааштай гэж ярьдаг. Тэгэхээр тийм зан чанараар харагддаг. Ер нь судлаачид хүнд ямар зан чанар байх ёстой юм, ямарыг нь эерэг гэх юм, ямар нь сөрөгийн энэ гэдэг дээр хийсэн судалгаанууд зөндөө байдаг.
100, 115, 120-оор жигсаасан зан чанарууд ч бий. Зөвхөн эрэх талаас нь. За бид нар сүүлийн нэг 5, 6 жил Монгол хүүхдүүд дээр энэ судалгааг хийж байна. Ингээ Монгол хүүхдэд бол нэг дор хаяад нэг 50 одоо эрэг зан байх хэрэгтэй маа гэдэг ийм санааг бид нар судлаад гаргаж ирсэн юмнууд бол бий. Яг энэ зан чанаруудыг бид нар сүүлийн жилүүдэд багш нартай хамтарч ажиллаж байна. Та энэ зан чанарыг яаж заадгийг сурагчдад. Багшд бол ингээд ангидаа ороод математик хичээл дээр нямба байх занг заах тийм цаг бол байхгүй шүү дээ. Гэхдээ багш өөрөө тэр зан чанарыг өөртөө эзэмшчихэд үлгэр дуурайл үзүүлж хүүхдэд заах хийг л одоо биеэрээ үлгэрлэж дуурайл сурах гэдэг. Яг энэ шиг 50 гаруй зан чанаруудыг одоо бага ангид байхад нь системтэйгээр сургая гэдэг ийм туршилтыг бид нэр хийж байгаа жишээнүүд бас бий. За одоо бидний анх эхэлжсэн хүүхдүүд маань өнөөдөр бараг 5 дугаар ангид орсон ийм хүүхдүүд байна. Тэр хүүхдүүдтэй бид нэр очиод ярилцахаар бидний ингээ сайн хүн болгож гисэн та нарт баярлалаа гэдэгтгий. Сайн хүн болгоод байх ч яах вэ? Гэхдээ юмыг яаж харах ёстой вэ гэдэг тэр зүйлд нь бол бид нар нөлөөлж чадсан гэж боддог. Яагаад тэгж бодож юм хэрэг тэр анги бол 57 бараг 60 төгтдөг. Тэр ангийг гадна талд нь одоо багш байхгүй байлаа ч гэсэн гаднаас нь энэ ангид хүүхэд байхгүй байгаа юм да гэж хүмүүс ярьдаг. Яагаад гэвэл хизээд юу хийх үү гэдгийг бид нар бодоод хийгээд ээждэг. Ийм өөрчлөлт орцсон байгаад нь бид нар хүнтэй ажиллана гэдэг бол тэр дотоод мөн чанарыг нь суулгаж өгөх, тэр зан чанартай нь ажиллах энэ юм чухал шүү гэдэг талаасаа л хардیں۔ Тэгээд энэ хугацаанд бидний хийсэн санаанууд бол тухайн зан чанаруудыг яаж сурдгийг гэдэг хүүхдүүдэд жижигэн хичээл сургалтууд. За хамгийн чухал юм аав ээж нарт. Энийг аавтайгаа очиод ингээрэй, энийг ээжтэйгээ очиод ингээрэй. Ааваасаа ийм юм асууж ирээрэй, ээжээсээ энэ юмыг мэдж аваарай. Тэр явцад аав ээж хүүхдтэйгээ яриад байгаа. Бид нар чи ярьж чаддаггүй арт юм шүү дээ. Та үнэмшчих үү? Тэгэлгүй яг бид нар өөрийгөө илэрхийлэх. Тэр одоо хүртэл бид нар гадны үнэтэй хүүхэдтэй харьцуул том хүнийг Монгол том хүнийг гадны жижиг хүүхэдтэй харьцуулах шал өөр юм анзаардаг шүү. Тий. Би ингээд та ярьж чаддаггүй шүү дээ гэж хүнд хэлэхээр ялангуяа манай тодорхой түвшний байгууллагууд төр ч үгүй би хамгийн сайн ярьдаг гэж хариулдаг. Үнэн хэрэгтээ бид нар ярьж чаддаггүй. Ярьж чаддаггүй гэж юу хэлж байгаа гэхээр зөв илэрхийлэх, зөв ярих талаас л санааг хэлээд байна. Яагаад гэвэл бид нэр дөнгөж хүүхдээ хэлд орж байхад нь би бол том хүүхдэд тэгж л гэсэн. Энэ яагаад гэдгийг, тэр яагаад гэдгийг ингээл мянган асуудаг да. Чимээгүй, ээж нь ядраад, аав нь ядраад байна, ээж нь ядраад байна ингээд хийе. Ааваас асуучих, ээжээс асуучих, эмээгээс асуучих гэж бид нар ярьдгүй. Баг хүүхдэд. Цэцэрлэгт би бол гараа өвдгөн дээрээ тавь чимээгөөсөө жорлон явах хүүхэд гараа өргөжж явна шүү гэдэг цэцэрлэгт өссөн. Өнөөдөр өөр болсон л да. Өнөөдөр өөр болж байгаа. Гэтэ тэр хүмүүс бид нар шиг болоогүй байгаа байхгүй юу? Би бол тэр өнөөдөр энд байгаа бүтээгдэхүүнүүдийн тухай яриад байна шүү дээ. Дунд сургууль ордог бид нар гараа ширэн дээр тавина. Чимээгөө суун. Уншсан бол гараа өргөжж хариулна. Хэрвээ уншааг бол тэр хүн дуурах хэрэггүй шүү дээ, тий? Буруу хариулвал бүр муу аавна. Тэм учраас дуугаас үжсэн дээр. Дээд сургуульд орно. Тэнд нь одоо над чиг нөхөр байж байгаа шүү дээ. За, миний ярьж байгаа сонсох дургу бол гарч болно шүү. Хаалга тэр байна мэн гэж намжирдана, тий? Тэгэхээр чин тэр хүн 23-4 нас хүртлээ өөрийнхоороо юу ч ярихгүй. Ярих үе бий. Шалгалтан дээр ярь. Юу ярих юм? Миний ярьсныг буцааж ярих хэрэгтэй. Хэрвээ миний ярьснаас зөрүүлж ярил маа. Бид нар ийм системээр бэлтгэгдсэн бүтээгдэхүүнүүд байхгүй. Би ч тийм. Таач. Тэгэхээр бид нар өнөөдөр хүүхдтэйгээ та яг одоо тэр хүүхдийнхаа хүссэн хүлээж байгаа төвшөнд ярьж чадах уугүй юу гэдэг асуултыг өөртөө тавиад үзэхэд янз бүрийн хариултууд гарах байх. Чадж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ дийлэнх маань ингэж бэлтгэгдсэн аав ээж нар байх вэ. Тэгэхээр бид нар аав ээжтэйгээ ярих гэдэг энэ юмыг энэ төслийн хүрээнд бол хүүхдүүдэд хамгийн их хийсэн. Тэгээ дараа нь аав ээж нь эмээ өвөө нэтэр их би ингээ хүүхдээсээ ийм юмыг олж мэдлээ гэдэг зүйлийг хэлжсэн тохиолдлууд бас зөндөө бай. Тэгэхээр бид нар тэр сургая, эзэмшүүлээ, дадуулъя гэдэг байгаа зан чанарыг хүүхдтэйгээ ярьж, ойлгуулж, байж суулгахын зэрэгцээгээр өөрсдөө биеэрээ илэрхийлдэг.
өөрсдөө биер. Багшд тийм зам байхгүй бол багш өөрөө хам хум тэгээ хүүхдийг нямбаа бай. Дэвтэр дээрээ муухай ажил ингэх ирэх байхгүй. Тийм болохоор л багш гэдэг мэргэжил чинь хамгийн хариуцлагатай, хамгийн одоо хүнд ажиллал болдог л бүх насаараа жүжигчин шиг байх хэрэгтэй тий. Тэгээд тэрэндээ явандаа автах хэрэгтэй шүү дээ. Өөрөө тийм болж хувирах. Нэгтэл өнөөдөр бид нар хүүхдээ хасаа эхлээд бүгдээрээ одоо яг тийм байхаар бэлтгэгдсэн үү гэвэл янз бүрийн хариултууд гарах учраас бид нар багш болж байгаа хэсэг маань ядаж тийм байж сурах, тэрэндээ автах өөрөө тийм болж өөрчлөгдөх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр бид нэр тэр талаасаа зан чанарыг зөв төлөвшүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй болдог. Яг тэгвэл нөгөө төлөвшлийн маань гарч ирж байгаа илэрлэл нь тэр учраас. Ингийн тулд багш өөрөө тэр зан чанаруудын загвар байх хэрэгтэй. Хамгийн гэгээлэг байх, хамгийн хүнд сурталыг илэрхийлдэг байх, хамгийн үлгэрлэгч байх, хамгийн тэр ёс суртахууныг бүр өндөр хэмжээнд авч явдаг үлгэрлэгч хүмүүс боловсролын салбар дотор ялангуяа удирдлагууд байх хэрэгтэй байтал зарим нэг нураач чинь тэгэхээр энэ байгууллага дотор хэр хортой бай, багш нарт хэр хортой, хүүхдүүд маань хэр хортой бай, удирдах албан тушаал юу ямар байх хэрэгтэй. Өнгөрсөн 2 жил бид нар багш нартай нэлээд ажиллаж байх үед би нэг тодорхой түвшний удирдах хүмүүстэй хийж байгаа ажлаа батлуулахаар уулзаж ярилцж байсан. Тэгээд энэ ажлын хүрээнд хамгийн түрүүнд хийх ажил бол сургуулийн менежментийг сайжруулах, сургуулийн удирдлагыг өөр болгох ёстой юм аа. Яг түүгээрээ дамжуулаад багш нарыг одоо өөрчлөх, сургаж хүмүүжүүлэх ажлыг хийх ёстой юм аа гэдэг ийм санал тавьж ирсэн юм. Тэгэхэд тухайн хуралд оролцож ирсэн нэг дарга чи сургуулийн менежментийг өөрчилдөг тэр боловсролын яамны хийх ажлыг урдуур нь орж шүүрч хийдэг хинбэ? Чи тэр нийслэлийн боловсролын газрын багшаа сургадаг ажлыг урдуур нь орж хийдэг хинбэ? Чи болж үз. Наадах чим чи ч биш, би ч биш тэр яам хийдэг гэж хэлж исэн тохиолдол зөвөр миний амьдралд бий л дээ. Гэтэл яам бол хаана яаж ажлыг тэнд тэр менежмент хамгийн сайн байх ёстой. Тэгэхээр дунд шатны одоо ерөнхий боловсролын сургуулийн дээдлийн шатнд байгаа удирдлага ийм бодолтой байхад нэгж руугаа юу хүрэх болоо гэдгийг төсөөлж бодоход мөн хэцүү ээ. Ийм байдал бол нэлээхүүтэй биш байгаасаа гэж бодож байна. Гэхдээ миний амьдралын тохиолдож ирсэн зүйл. Тэр бид нар тэр талаасаа харах хэрэгтэй. Зөвхөн багш биш, сургууль дээр бүх хүн биеэрээ үлгэр дуурайл байж ээж тэнд хүүхэд хойч үе маань, ирээдүйн эзэд маань улс орныг авч явах энэ хүмүүс маань зөв болох тухай ярих боломж өртөн л дээ. Бид нар хүүхдтэйгээ огт мэдлэлтгүй ээж чи мэдлэлсэнгүйгээ хүүхдийг загнах боломжгүй байхгүй. Би олон багш нартай сургуульд ярилцлага янз бүрийн ажлаар ярилцж байхдаа асуудаг. Та орой гэртээ ороод юу гэж хэлдэг вэ? Хамгийн түрүүд ядарч хүлээ гараал. Тийм үг. Би гэртээ ороод түүхттэйгээ сайн байна уу гэж мэдлэлтийг ихэд битээ худлаа яриад. Багш нар маань өөрсдөө тийм бодолт. Өөрийнхөө хүүхдтэй мэдлж чадахгүй хүн өрөөлийн хүүхдтэй мэдлэх үү? Энэ санаа асуулт байгаа. Тэгэхээр бид нар юмыг яг ингэж харахгүй бол би жишээ нь өмнөө сууж байгаа надаас сургалт авч байгаа юм уу? Надаас зөвлөх үйлчлэл авч байгаа юм уу? Би өөрийнхөө үйлчлүүлэгч гэж байна. Би тэр хүнд үйлчлэхийн тулд тэр би зогсож байх энэ тэр бол тэр чинь би чиний төлөө зогсоод байна, ядраад байна гэж ярих боломжгүй шүү дээ, тийм. Гэтэл боловсрал чинь өөрөө энэ ертөнцийн хамгийн том бизнес аахгүй юу? Бид нар бизнес гэхээр л нэг мөнгө олдог хариу бариу салих хэрэгтэй юм шиг л удаад. Гэтэл боловсролын бизнес чинь өөрөө үйлчилгээний ажил. Тэр үйлчилгээний ажлыг хийж байгаа хүн тэр хийж байгаа цагтаа зогсчихлах хэрэгтэй байхгүй юу? Би өстө өдөржин суухгүй зогсоод ядраад ажиллаа тэгэж ял болгож хийдэг хүнээс юу ч харахгүй. Хэрвээ өмнөө сууж байгаа хүүхдээ энэ миний хүүхэд ч үү гэж бодвол тэр багш эндээ өөрөө босоод зогсно. Тэгэхээр
энд ердөөд жижигхэн бид нар магадгүй сэтгэлгээний өөрчлөлтийн асуудлууд байгаа ахыг бас өгөөсөхгүй. Их хатуу сонсогдчихж магадгүй. Их хатуу сонсогдчихж магад. Гэхдээ би бас энэ салбарын хүн байхгүй. Тий. Би нэг ингэж шал өөр салбараас хараад тэд нар тэгдэж штэ та нар тгийч би дотроо байгаа ингэх ёстой шүү, болдог шүү гэдгийг хийсээр ирсэн, хийж байгаа юм л хүн. Тийм болохоор би багш нарыг бас тэгж хараасай л гэж боддог. Хүүхдийн хүмүүжил гарцаагүй хэрэгтэй 3 зүйл байгаа. Яг л багш хүн хичнээн өндөр мэдлэгтэй багш хүн хичнээн одоо нандан шавьда одоо ямар гоё хичээл заагаад шав хүн савны 3 гэмтэй ном тогтдог. Нэгдүгээрт бол хаб ингээд хөмөрсөн аяг шиг байж болох шав. Багш хүн хичнээн сайхан эрдэм боловсролыг ярьлахад шав хүн дуулахгүй хөмөрсөн аянд идэ бодо ордгүй яа тэрнтэй ижилхэн тэр хэлж байгаа юм чихрээр оруулж одоо мэдлэг болгож авахгүй тэр ямар ч яриад ямар ч мундаг багш байгаа нэмэр. Хоёрдугаар цоорхоо аяг шиг байж болохгүй гэсэн. Тэгээд тэр эрдэм мэдгийг зөвхөн одоо энэ чихээр оруулаад нэгээрээ гаргадаг. Шалгалт өгөхийн төдөд тэрглээл хайчдаг болвол тэр ерөөсөө тэр эрдэм мэдлэг болж хүний сэтгэл дээр тогтдог. Тийм учраас цоорхоо аяг шиг битвэ гэж. Гуравдугаарт нь бол хортой аяг шиг битвэ гэсэн. Тэр хортой аяг гэдэг нь юу гэхээр сайхан эрдэм мэдлэгийг заагаад өгөхөд хүн алах хулгай хийх ч байт юм уу янз бүрийн юм тэр нарийн нандин гаргнуудыг хэрэглээд буруу бол тэр хүнийг хорлох юм хүн төрлөختний нэмийг хорлох юмд ингээд хэрэглэх юм бол болохгүй. Ийм 3 зүйлийг бол шав хүн гарч байх ёстой л гэсэн. Савны 3 гэмийг төвчж явах ёстой маа л гэж ингэж айлцсан. Сав шимийн ертөнцийн хувьд. Тий, сав шимийн ертөнц гэдэг бол тэр ч одоо аргагүй юм да. Сав ертөнц гэдэг нь бидний орчин байгаа дэлхий. Шим ертөнц гэдэг тэрний дээр оршдог амьтан. Тэр дундаа ухаанд хүн орж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол маш нарийн холбоотой. Тэгэхээр энэ сав бузартчих юм бол энэ дотор хичнээн мянган сайхан идэ хийгээд нэмэргүй шүү дээ. Ингээ аваад идэхлээр өвхлийн юм уу өвчний шилтгаан болдог. Одоо микро элдэнгээ одоо хороор дүүрсэн байх юм бол. Тэрнтэй ижилхэн бидний орчин байгаа энэ дэлхий ертөнц одоо хордчих юм бол ямар ч одоо эд баялаг өр хөөхөд баян тансаг ямар ч нэмэр байхгүй. Жишээлх юм бол жишээлх юм бол тийм ээ бидний байгаа энэ өрөөнд дотор бид дөрвийг амьдр $1 сая бид дөрөв төгчөөд за сайхан амьдраарай гэдэг баахан цаанад цадчаад тэгээ гараа авчилд тийм ээ. Өө юу эрэлт хэрэгцээ таанууд ингээд бүгдийг ч одоо наатах $1 тэгээ авч идээд ингээд сайхан амьдарч байгаа. Тэр бид бол тэр $1 хэрэглэж чадахгүй 2-3 сар болоод өвдөд бариад өвхөн шүү дээ. Тэрнтэй ижилхэн бидний орчин байгаа ертөнц бузартчих юм бол бид тэрнтэй сайхан амьдрна гэдэг ойлголт байдаг. Тийм учраас монголчуудын энэ байгаль дэлхийгээ шүтэж амьдардаг. Эннийгээ одоо цэвэр ариун авч явдаг. Орны уяач байлаа гэсэн нэг мод өгсөн байлаа. Тэр нэг үр жимстэй юм ингээд тийгээд булаад хогоо сайхан цэвэрлжээд хоочин одоо бидний багын хөдөөч тийм л байлаа шүү дээ. Нутаг нөгөө цэвситлэн буцаад ирэхэд булаг дайраад ирэхэд далай шиг байднууд гэж одоо тэр сайхан өгнүүд заавал сүүлчээ боддог тийм ардам л монголч. Нүүдэлчин амьдрал гэдэг чинь сүүлчээ боддог. Тэрнийг л жигтэйхэн бузарцаад явах юм бол хойдон жил дахиад ирэхэд тэр нутаг өдөөс нь яг л тийм л одоо хог новшоор л огтох юм. Тэгээ одоо та мэдээж айлтгийн тодорхой оюун нуруу хүүхдүүдэд хүмүүжүүлдэг. Таны энэ хүмүүжүүлгийг удамшиж байна. Хамгийн сайн хүмүүжүүлэгч ерөөсөө хүүхдгүй хүнд хамгийн сайн хүмүүжүүлэгч байдаг гэж нэг үг байдаг шүү дээ. Тэр чинь ерөөсөө л хүүхэд бол бүр агуу хүчтэй хайрыг татдаг. Хайр гэдэг заримдаа сохор байдаг. За одоо тэгэл баг хүүхдийнхээ эрхэнтэл орон шүү дээ заримдаа. Тэгээд энэ хүмүүжүүл буруу хүмүүжүүлж байна. Одоо яандаа гэж бодно. Энийг л ухаанаар зохицуулна. Аав маань ямар ухаантай хүн байсан те одоо намайг яагаад ингэж гоё биднийг ер нь зөв хүмүүжүүлсэн болоо гэдгийг энэ үед л ойлгоно. Тэгээд ээж нь нэлээд чанга гараар хүмүүжүүлэн. За би ч ер нь тэгэл одоо хүүхд хэрхлүүлээ, хүүхд буруу хүмүүжүүллээ гэж загнуулах маягтай хүн нь би. Тэгэхээр одоо өөрийн хүүхдүүд дээр бол одоо чаддаг юм нь хатуурхаж бол байж чаддаггүй. Чаддаг юм нь амьдралын тухай
амьдралд яаж одоо төвчээртэй, хатуужтай, хариуцлагатай байж болох вэ гэдэг талаараа л ярихыг хичээдэг. Бага хүүхдүүдэд заримдаа үлгэр ном уншиж өгөх дуртай, монголоороо бай гэж хүмүүжүүлэх дуртай. За миний хамгийн их одоо хүмүүжлийн арга хэмжээ авч байгаа ганцхан зүйл гэвэл Солонгос кинотой дайн зарласан да гэхтээ. Солонгос кино бити үзээ, монголоороо бай. Монгол хүн бай та нар. Тэгээд 100 болгон хөдөө хүүхдүүдэд явуулдаг. Одоо тугал хариулна. За энэ жилээс тугал татна, үнээ саана, эх жилээс үнээ саана. За бүр нэг 3 4 5 настайд нь бол ямаа саалгадаг байлаа. За ямаа саах юу байх вэ? Ингээд нэг хувин барьцсан л ингээд сууж जैन. Тэгэл ер нь бол нэг 2 сар гарan хөдөө одоо Арангаан чулууц сумын Хангал даваатад одоо өвөөгэнд байж Монгол ахуйтай, Монгол орчинд өсгөж хөгжүүлэх явдал бол миний одоо хүмүүжлийн хийж чадах ажил маань. Иймэрхүү зүйл юм дээ. Бяднуудын урд талын үед юу ч байгаагүй хоцрогц улс байсан гэдэг үзэл бодол байгаа учраас монголчууд алдаа гаргаад байгаа. Бидэнд байгаль дэлхийг хамгаалах, хүн ардаасаас тэр ёс зүйч бивнээсээ юм харамддаг, найрсаг одоо хэдсээ хаана одоо өнөөдөр ингээд дэлхий дээр яваад хаанаас ч үзлээ гэсэн монгол шиг юм газар байх юм ингээд өдөө 100 км яваад хөдөөний айлраараа айргаа уугаад өө мэд мэдээлэлд айлд өөрийн хүн шиг сууж гад гараад яваад тэгээ цагаа цаашаа тагвад юм айл байна уу? Нэг ч айлд зүгээр тандгүй айлд орох ямар ч болцоо байхгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр монголчуудын тэр сайхан ёс өнөөдөр хүртэл байгаа. Тэгэхээр бид бол их холоос ирэхгүй өөрөөсөө л одоо энэ хүмүүнлэг байдал юмнуудыг ирээд сураад бидний өвөө эмээнэр одоо амийн цэрэн байж байгаа тэр сайхан өвөө эмээн. Хүний ч хүүхдийг хүнийх гэж ялгадаг. Тэр одоо Европ улсууд чиг тэгээд өөрийнх нь биш бол ингээд одоо миний хүүхд биш гэдэг үзэл байхгүй шүү дээ. Тийм шүү. Одоо ингээд хөдөө очих чинь л айлын хөвгтийг чамаагүй загнаад миний хөдөг тэр он нааш нь болгоод ингэж ажил сурдаг юм зааж байл ингээд өстө өөрийнхөө хүч ингээд бөндөгнүүлээд байж байгаа. Нөгөө төлөвшүүлээд байгаа ажлын маань дийлэнхэнд гэр бүлийн дотор явагддаг. Тэгэхээр бид нар гэр бүлийн дотор явагдаж байгаа тэр юмыг зөв тийш нь залахын тулд дахиад нөгөө аав ээжийг хүн болгох. Аав ээж нь өөрөө зөв байх асуудал руу орох хэрэгтэй болж байна. За ингээд бодоод ирэнгүүт бид нар дахиад энэ жил одоо дунд сургууль төгсөж байгаа хүүхэд маань 20 жилийн дараа энэ нийгмийг авч явах хүмүүс шүү дээ. Энэ жил сургууль төгсөж байгаа хүүхэд магадгүй хамгийн ойрхондоо 2 жилийн дараагаас эхлээл аав ээж болно. Тийм. Тэгэхээр бид нэр тэр 2 жилийн дараа аав ээж болох хүүхдийг биш харин өшөө цаг хугацааг урагшлуулад өнөөдөр төрж байгаа тэр 7 хүртэл насандаа явж байгаа хүүхдүүдийг 20 жилийн дараах аав ээж болох тэр юмыг олж харж ээж өнөөдөр юу хийхээ бодолцох ярилцах хэрэгтэй юм шиг. Залуу хүмүүст хандаж хэлэхэд бол хариуцлагатай байна гэдэг бол амжилтын үндэс. Хариуцлагатай байхын үндэс юу вэ гэвэл хариулт өгөх чадвар л гэж байгаа. Амьдралын янз бүрийн гаднаас ирж байгаа нөлөөллүүдэд амьдрал бол тэр чигээрээ л чам дээр ирж байгаа нөлөөллүүд сайн муу баярламаар янз бүрийн нөлөөллүүд цаг наргүй ирж байгаа. Энэ болгон дээр хариулт өгөх чадваргүй хүн бол үргэлжийн уруу дорой явдаг. Ингээл хүн ингээл хөөргсөн баярлуулсан нөлөөлөл өгөхөд л хөөрөөл баярлал гүйцэтгэв. Доромжсон гутаасан ийм айхтар хэцүү нөлөөлөл ирэхэд гутраал амьдрал тэр чигээрээ утгагүй юм шиг болоод явцдаг. Ингэж нөлөөлөгдөж амьдрах юм бол тэр хүн хэдээс сайн явахгүй. Хариуцлага гэдэг бол хариулт өгөх чадвар. Би бүр яалтчгүй гэрийн даалгавраа хичээлээ хийх гээд гэрийн даалгаврын тэр өөдөөс ингээд залхуурах энийг өнөөдөртөө хайчхалдаа гэсэн тийм нөлөөлөл орж ирээд байвал энэ нөлөөлөлд хариуцлагатайгаар хариулт өгөх чадвараар би өнөөдөр заавал хийж дуусгана цагийн ямиг цагтна гэд өөрт дургүй байсан ч хийж байвал энэ хариулт өгөх чадвар хөгжсөн байна гэсэн үг. Би яг улс төрийн хувьд ярил л да. Над руу маш их одоо гүтгэн доромжлолт, гутаан доромжлолт намайг одоо энэ төмний төлөө зүтгэхээс ичээж, няцааж, буцааж, гутаах гэсэн энэ олон нөлөөллүүд гаднаас ирэхэд энэ болгон дээр хариултын өгч би тэгж бууж өгдөг хүн биш ээ.
Би түмний төлөө зүтгэн гэсэн нэрэл зүтгэн. Намайг хайрладаг бүх хүмүүс миний эсрэг болсон ч гэсэндээ нэгхэн хүн миний төлөө байвал би бас зүтгэн. Тэр нь би өөрөө байж болно шүү дээ. Мэдээж миний хань ижил олон хүн намайг хайрладаг. Энэ хүмүүсийнхээ итгэлийг даахын төлөө би зүтгэн гэж ийм хариулт өгч чадчихвал одоо би хариуцлагатай байна гэсэн үг. Түүний төлөө ариун зөв зорилгын төлөө хариулт өгөх хэрэгтэй. Монгол аавар нь эсвэл хүүхд залуучуудын хувьд бол би Эрдэнэ номоос сурж аав ээжтэй эх орондоо хэрэгтэй хүн болно гэдэг зорилгын төлөө учирж байгаа бэрхшээлүүд мөнгөгүй байх, сургууль төгсөх гээд мөнгө төлж чадахгүй сургуулиасаа гарах няцаж болохгүй. Дараагийн ээлжинд дахиад сургууль сур. Хөөгдөж болно. Дахиад сургууль сур. Тэгээ эцэг хүүд чинь бас хөөх юм хүүхдээ хүмүүжүүлэх арга айгүйх дутж штеп. Ялангуяа энэ 90 донд нөгөө нэг зах зээлд гарахад эцэг хүүд бол нөгөө нэг одоо гэр бүлийн тэжээхийн тулд ингээл ганцхан айманд гараа явцсан. Бараг л одоо нөгөө мөнгө төгрөг болох асуудал нэгдүгээртээс тэр гэр бүл өөр хүүхдтэй болох асуудлыг бол ерөөсөө нэг дагвар хэмшгэл бол явцсан тийм залуучууд бол хүүхд хүмүүжүүлэх тал тэр гэр бүлд их асуудал байдсан шүү дээ. Тэгээд тийм хараад байхад сүүлийн үеийн эцэгхүүд бол бас харьцангуй гайгүй болж байна. Ерөнхийдөө байна. Гэхдээ манай одоо Монгол одоо сүүлийн үеийн залуучуудын нэг том алдаа бол хүүхдийг хитрхи их өмөрдөг. Тэг өмгөөлдөг. Урдаас нь бэлэнчлэх юм сургадаг. Бэлэн одоо ямаар ингэж нөгөө хүүхдийг өсгөж хүмүүжүүлж сургууль багш нараас өмгөөл хамгаалах. Тэгэл одоо тэр чинь бол одоо ямар үед нь бид нэр хүүхдэд хайрлаж тий тэр дураар нь байлгахын ямар үед нь хэм хэмжээтэй тэр биеийн даалгахын гэдэг тэр харьцаа жахан алдагдсанаас болоод бас жахан гэр бүлд асуудал сургууль багш нарын хооронд асуудал гарах. Тийм юм бол бас энэ залуу эцэгхүүд дээр бол бас үүсэр байгаа. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл ямар ч одоо мохмоор зүдрмээр нөлөөлөлд хариулт өгдөг чадварыг багаасаа эзэмшнэ гэдэг бол амжилтын үндэс. Эзэн Чингис хаанаа бид үргэлж бахархаж тэр хүний ач буйнаар л бид өдий дайтай сайн явна. Эзэн хаан их хаан маань яагаад тийм агуу явсан бэ гэвэл хөөхд байхдаа үхлийн ирмэг дээр ирсэн аимшигтай тэр товтлогоон, үзэн ядалт, доромжлол, өссөглөн, гууламжлал, дээрэмдлэг нь тэр олон нөлөөлөл дунд яаж хариулт өгөх вэ гэдэг арга барил багаасаа сурсан түншэд. Өнөөдөр зарим хүүхдүүд том болоод их тааруу явдаг. Хүүхдийн хүмүүжил юунаас эхлэх вэ гэвэл аав ээж нь тэр хүүхдийг бага байхаас нь эхлээд амьдралын янз бүрийн нөлөөлөл хариулт өгөх чадварыг суулгаагүй учраас тэр хүүхэд аав ээжийн гараас гараад тааруу явдаг. Хичээл дээр очиод муу авахлаар нь муу тавьсан тэр багшийн нөлөөллийн өөдөөс тэр хүүхэд хариулт өгөх ёстой байтал чинь өмнөөс нь ээж нь очиж багштай нь ярьж дүнгийн засч хариулт өгч байгаа шүү дээ. Хүүхдэд задуулчаад уйлаад явж байхад нь тэр хүүхэд хариулт өгөх ёстой байтал тэр чинь дасгал сургуульт хийгээд дараагийн ээлжинд нөгөө хүүхдтэйгээ дээрлэхгүй байх тийм хариулт өгч болно шүү дээ. Энэ дээр нь нөгөө ээж нь өнөө аав нь очиж нөгөө хүүхдийн эцэг эхтэй нь ярьж нөгөө хүүхдийг алгадаж унгааж тэр хүүхдийн өмнөөс хариулт өгөөд байхлаар тэр хүүхэд 18 нас хүрэхдээ хизээч амьдралын нөлөөлөлд яаж хариулт өгөх вэ гэдгийг суралцаагүй том болчдөг. Амьдралын нөлөөлөлд хариулт өгөх чадваргүй хүн бол хариуцлагагүй. Боловсролын хүнд өөртөө итгэх итгэл өөрчлөлттэй байгуулалтын боломжийг олгоно. Шонон сүлд Чингис хаан, Ховлай, Хуанжүүгэг зэрэг олон зуун кино ном сонгодог бүтээлийг орчуулсан нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч, доктор профессор Болдбаатарын үүсгэн байгуулсан Гэгээс сургалтын төв. Манай сургалтын төв нь 5 наснаас дээш бүх ил насны хүмүүст хятад болон англи хэлний сургалтыг явуулахаас гадна хятад хэл дэлхийн хэл болсонтой холбогдуулан хятад хэлний сургалтын үйл ажиллагааг төлхөө анхаарч анхан дунд гүнзгий гих бүхий шатны сургалтыг явуулж байна. Утас 99 39 72 49, 99 44 55 94,
99 9835 гэгээ сургалтын төв. Ерөнхийдөө хүний хүмүүжил дэвшил биднүүд орчин үеийн соёл шинжил ухаан баггаар урагшаа явахгүй тэ хөгжил дэвшил юм шүү. Тийм ээ. Тийм учраас энэ одоо англи хэл тэгэл одоо гадаад дотоодын хэлч байт юм уу? Энэ соёл шинжил ухаан энэ нийгмийн дэвшилд гарч байгаа энэ одоо техник технологи хамгийн түрүүнд шүүрж авч энийг сурах хэрэгтэй. Энэ зөвхөн хүнийг тодорхойлдог юм биш. Энэ өндөр мэдлэг шинжил ухаан, эрэг техник энэ одоо боловсрол хичнээн өндөр болоход хүн болоогүй байдгийн зарим нь. Яагаад гэвэл тэр өндөр мэдлэгээр дарамталдаг, дээрлэгдэг, авдаг цалин өндөр цалингаараа гэр орныхон дээрлэхлэх. Одоо тэгээд албан газар очлоо гэхэд одоо юу ч мэдэхгүй сайн юмнууд гэдэг ажилчдаа дээрлэгдэг ч байт юм уу. Хүн болж чаддаг. Мэдлэг гэдэг бол тэр нэг хүмүүнлэг гэдэг хүнлэг байдлыг бий болгодог ажил биш. Тэрэнд хөгжил дэвшил авчирдаг, цалин цанхны өндөр болдог, улс орны хөгжил дэвшил гайхамшигтай хэрэг болдог. Тэр уран чадвар бол танд суусан гэсэн. Гэтэл бол авгаа хөвгтэй инкрэлдэг. Энэ одоо аав ээжигээ хайрладаг. Тэр одоо байгаль дэлхийг хамгаалдаг ч гэдэг. Тэр үзэн согтсон гэж тэргээр бүтэн дүр. Тэгэхээр нөгөө талд нь бол зүрх одоо тарих бол мэдлэгийг төлөөлдөг л дээ. Монголчуудын одоо бэлэгдлэр. Зүрх бол нэгүүлсэн нэрэл. Хүмүүнлэг байдал. Тэгвэл зэрэг монголчууд юу гэхээр мэдлэг дээрээс нь энэ зүрхийг хөгжүүлж өгөх. Тэр одоо хүмүүнлэг байдлыг хайрладаг, энердэг, нэгүүлсэж чаддаг, бусдыг уучлж чаддаг, өршөөж чаддаг тэр талбун сэтгэлийг гэдэг. Тэгвэл зэрэг өндөр мэдлэгтэй хүн чинь хүн болоод ирэхдээ зэрэг жигтэйхэн зохицолтой сайн гэртээр дараа амьдрна. Бусдыгаа хүлээн зөвшөөрнө. Тэгээд их сайхан одоо нийгэмдээ бас тэр ажиллагаан газар дээр тэр одоо тийм шиг тийм ээ. Байтуул жишээ зөндөө мэдэндээ маш олон аюулгүй өндөр мэдлэгтэй мөртлөн хүнтэй зохицол байхгүй юм болгонд дээрлэх гэж явдаг. Тэр муу юу мэдээ энэ яа амтад байдаг шүү тийм ээ. Тэр их юм мэдсэн мөртлөнгөө тэр мэдлэгээ ашиглаад өөрийгөө мундаг болгохын тулд идэж уусан банк занк дээрэмсэн янз бүрийн юм дуулдаг шүү. Тэгэхээр мэдлэг гэдэг бол тэр олон хүний сайхан идэж уух ёстой. Тэр банкнд Монголоор хөгжил дэвшил хэрэглэх ёстой. Мөнгө цаасыг идчихэж байгаа явдал бол мэдлэг гэдэг бол тэр хүнлэг болгож чадаагүй л гэж. Тийм учраас хоёр талыг хөгжүүлэх Монгол хүнд. Хүмүүнлэг байдал хүнийг хүнтэй эвтэй зохицолтой байдаг, хайрлж чаддаг, энерж чаддаг, тэгэл одоо өршөөж чаддаг, уулчилж чаддаг тэр байдлыг нөгөө талд нь эрдэм ухааныг хөгжүүл. Ингэжээд сая 21-р зууны хүн болноо л гэж байна. Дэлхийгээр энэ чиглэл рүү явж эхэллээ шүү дээ. Нэг хэсэг бол ахыг сайжруулад материалын амьдралыг сайхан болоод жигтэйхэн сайхан орон суустай, машинтай, чижантай, цалин өндөр болчихлоо жаргана гэж бодсон. 20 дугаар зуун бол бараг л эндүүрл тэгж явсан зуун шүү дээ. Тэгээд яасан гэхлээр Америк, Япон төрхтэй мундаг орнууд хөгжиж чадсан уу? Чадсан. Тэр өндөр байшингууд, тэр зөвчийсэн одоо цэмцгэр байдал тэр л одоо гоё машинууд, алтан мөнгөн машин. Гэтэл бол тэр дотор зовлонтой хүмүүс амьдарч эхэлсэн. Тэр их гоё байшин дотор үр хөвгт нь буруу хүмүүжлээ. Өөрснөө хөрөнгө мөнгнөөс болоод дэвц зогсож чадахгүй. Эхнэр төхөөр хоёр хэрэлдсэн. Гэр бүлийн асуудал гарсан. Тэгээд янз бүрийн асуудалд болгоод тэгтээ зэрэг бол ахгүй тэр их мундаг өндөр сайхан байшингууд дотор тэр гоё машин унаад явж байгаа улсууд туйлын жаргалтай байна гэдэг баталгаа байхгүй. Тийм учраас бол одоо сэтгэлийн тал ханаж цадаж байж. Сэтгэлийн цал жаргалтай сайхан амьдралын утга учрыг биеийнхээ хайрлаж, энэрдэг тэр сайхан сэтгэлийг хийж өгөөд. Тэгээ болоо мэдлэг гэдэг бусдыгаа хайрж энэрч, бусдын юмд одоо шунд шурцдаг тэр сайхан сэтгэлийг хийж өгөөд. Тэгээд амьдралдаа хангалуун сайхан байгаа. Тэгэхээр тэр баян хөдөөний байж байгаа одоо 300-400 хон малтай тэр хөдөөний хоёр дүйцэхгүй надах хон чин жаргалтай харагдаж байдаг шүү. Тийм. 100 эцэгт мал аяа. Эдэн хөдөөд нь мал аюулаа хайрга айсгцсан. Орсон гарсан хүнийг дайлал хичнээн жаргалтай гоё. Тэгтээ зэрэг эцсийн дүндээ явж сэтгэл дээр жаргал гэдэг юм ихэнх нь тогтдог. Материалын байдал хэрэгтэй юу хэрэгтэй. Тэр туйлын одоо жаргал авсрахгүйгээ. Ер нь бол орчин үеийн гэр бүлийг жаахан төлөвшүүлэх шаардлага байна.
Одоо бидний гэр бүлээ ингээл буцаад аваад үзэхэд биднүүдийн гэр бүл нэлээд одоо өөрчлөхгүй болохгүй болсон гэр бүл байдаг. Юу гэх юм бол биднүүдийн хэдэн жилийн өмнө энэ мэдээллийн хэрэгсэл, интернет, зурагт радио, телевиз тэгэл энэ үздэг хардаг маш олон шинжлэх ухааны одоо ололт болсон энэ гайхамшигуудыг гарч ирээгүй байхад өстой гэр бүл шиг байсан юм. Яг гэх юм бол тэр хүмүүсүүдийн амьд харьцаа, хоорондоо харьцаа, өөр хүүхдүүд нь тэднийтэйгээ ярилцдаг, сургууль боловсролын тухай ярьдаг. Тэгээд биднүүдийн энэ гэр бүлдээ бие биенийгээ танин мэддэг энэ цаг хугацааг энэ телевизээр болоогаад авцсан. Тэгэл энэ одоо биднүүдийн бүх үзэж харж байгаа интернетэд болоогаад тэгээд сүүлийн үед бол орон зайг болж эхэлж байна гэр бүл. За. Үр хүүхдээ хүмүүжүүлэх ямар ч болоогүй. Их нэртэйгээ ярьж явах, нөхөртөйгээ ярьж явах, сэтгэлийнхэн үгийг ярьж явах тийм цаггүй болгосон. Ерөөсөө л ороо ирээл хүзэдөө хоолоо хийж идэл тэгэл өөрийнхөө юмд л ингээд доош хараад суудаг юм л хөө. Тийм учраас бол биеиндээ анхаарлаа хөөхтэй хүмүүжлийн тухай бол их хэцүү. Тэгээд гарчхаа зүйлүүд нь бол ерөөсөө коммунизм шиг чин зүйр байхгүй. Бас. Зүгээр эрүүл ухаанаар чин зүйр тавиагүй. Зүгээр зоргонд мөнгө олдог тэр хэлбэрээр л тавьсан. Тэгээд мөнгийг л яаж олох вэ? Маш олон хүнийг яаж үзүүлэх вэ гэдэг л тэр тараас нь бодноос гэхээс үүш энэ хянууг ингээд тавьцснаар хүн төрлөختний ертөнцид ингэж гайч ирэх юм байна. Үр хүүхдээ ингэж хүмүүжлэхгүй болох юм байна. Ингэж салалт явагдах юм байна. Эднүүдийн огт бодохоо байсан. Эдийн засгийн одоо улсууд бас нэгүүлсгүй энэрэнгүй эдийн засгийн болгоо байсан. Яг бол тэр хүний мөнгийг харманаас нь гаргаж яваа борж тэр орчуугийн ятхаргаар зүгээр ятгаал тэр хүмүүсүүд бүгдээр ингэ бааранд суулгаад бүгдээр ингэ арих бодог болгоод бүгдээр ингэ шүнжим бүжиглээл мөнгөө тэр бааранд өгчөөд хэдэн 100 мянгаар нь ингэ өгчөөд л хүрээд ирж ивэл бизнес ашигтай болоод байгаа. Тийм учраас тэр байдлыг болоод миний нийгэм, манай нийгэм ийм сайхан амьдрах ёстой. Би хүнийг хорлож яана гэж бодохоос надад төдчнэн төгрөг орно гэдэг энэ орчин үеийн ятгалгаа нэмэгдсэн. Тийм учраас бол энэ бааранд ороод ололт олно гэж байдаг. Жишээлбэл одоо диплом авна гэж байхгүй шүү дээ, тийм ээ. Ийм мэдлэгийг эзэмсээд ийм одоо мундаг болчлоо гэдэг одоо диплом тэнд байхгүй. Хичнээн мөнгө өргөдөж арга гэрээ яаж сүйдэлсэн бэ гэдэг л тооцоо гардаг. Ийм л хэдэлтэй. Гэхдээ зэрэг энэ мэтээс болоод бол бидэнд энэ амьдралын нөхцөл байдлын гадна л ингээл баяр ёслогч аваад үзсэн. Жишээлх юм бол бидний баяр бол цагаан сар, наадам мэднэ тэгэхээр цөөхөн баяр байхад одоо энэ бизнесүүд бараагаанд зарахын тулд худлаа үнэн одоо хямдрал зарлаад дэлхийн бүх баярыг нэрлээд энэ тарлагын баяр, дэмж, садав ийм их баяр болж байна. Одоо тэгж хямдрлаа гэж. Тэгэхээр ерөөсөө ингээд хүмүүсийн төлөвшил тогтоогүй толгой бол тэр бүх баяруудыг авч Америкт байгаа бүх баяруудыг Монгол тэмдэглэж эхлэх болох юм шиг. Оросд болж байгаа бүх баярыг, Хятадд болж байгаа бүх баярыг манай баяр шиг ойлгуулж дэлхий мэдээллийн хэрэгслийг ойртсон учраас. Тийм учраас бол тэр хүмүүсүүдийг одоо Монголын уламжлал зандал, Монголд хэрэгтэй нь юу юм, Монголд хэрэггүй нь юу юм гэдгийг хянах ямар ч болцоо байхгүйгээр тийм байдлыг үүсгэж байгаа. Ийм олон төрлийн юм байна. Боловсролын хүнд өөртөө итгэх итгэл өөрчлөлт бүтээн байгуулалт хийх боломжийг олгодог. Мөн хүмүүнлэг соёлыг давхар олгосноороо нийгэм гэр бүл эрүүл орших төлөвшлийг бий болгодог. Тиймээс боловсролын тогтолцоон дэх уламжлал шинжилгээг олон нийтэд түгээх зорилгоор багшаар бэлтгэгдэж буй оюутан залуу багштай гэр бүл эцэг эхчүүдэд чиглэгдсэн боловсролын хөгжлийн нэвтрүүлэг юм.